Та бүхэн санаа уу? Russians Narrowly шуулгийн гишүүн Хулио Гонзалес байна. Одоо та бүхэн сонсох дуу бол эзэн минь намайг орох хончин юу гэсэн дуу байна. Есүс бидний гэм нүглийн төлөө хамгийн үнцэнтэй өөрийнхөө амьнасыг золиосон. Гэснээр бидний гэм нүгэл бидний бүх муухай зүйлс бүгдийг уучлаад Тэнгэрийн хаанчлалд орж чадах зөвхт хүн болгож өгсөн. Хамгийн эрхэм нандин Есүстэй хамгийн муу гэсэн би алдрыг өргөж энэ магтаалын дууг дуулах болно. Баярлалаа. 세상 무엇과도 바꿀 수 없는 가장 귀하신 예수님께 이 찬양을 드리고 싶습니다. 감사합니다.
예수보다 더 귀한 것은 없네. 이 세상 보기와 바꿀 수 없네. 영축을 내 대신 돌아가신 그 놀라운 사랑 잊지 못해. 세상 즐거움 다 버리고 세상 자랑 다 버렸네. 주 예수보다 더 귀한 것은 없네. 예수밖에는 없네. За найруулга сонсон чи ямар байна? Тэгэхээр сэтгэлд огшиж тодорхойлж байгаа үстэй. Бидний маш гоё айдооны мэдчилгээ дэвшүүлсэн Крашас найруулгын жуулгата халуун алга ташил дахин нэг удаа дэвшүүлцгээе. За энэ цаг дээр Бурхны сургаал сонсох цаг байна. Бидний сэтгэлд энэ сургаал бол
Дуудсантай адилхан гэсэн сэтгэл төрж байна. Дуучин байж бид нар зүг чигээ олдог шүү дээ. Итгэлийн амьдрал дээр бид нар хаашаа явах хэвээр, яаж амьдрах хэвээр энэ зүг чигийг тодорхой зааж өгчээсэн. Пастор маань энэ удаа ч гэсэн пасторуудын чуулга уулзалтан дээр бидний амьдралыг замчилж өгсөн байгаа. Тэр тодорхойлолтой цаг байлаа. За тэгвэл энэ цаг дээр пастор гарч ирээд Бурхны үгийг дамжуулж өгөх болно. Алуу алах ташлалтаар бүх тавцгаая. Явган сайн байна уу? Үнэхээр сайхан орой байна. Энэ нөхөрлийн цуглаан үнэхээр сайхан явагдаж байна. Бүгдээрээ Бурхны үгэн дотор автаж талархууштай сэтгэл дүүрэн байна. Энэ дэлхийд дахиж ирэхгүй ийм баярхуур талархал бидний сэтгэл байгаа да. Маш баяртай. Өнөөдөр та бүхний өмнө сургаал тарахдаа зөндөө их тэнжагаад ирлээ. Энийг тараах уу, тэрийг тараах уу гэж хагаад. Тэгэд энэ үг бол Бурхны үг гэдэг нь маш тодорхой. Тэгээ та бүхэн Библийн үгнээс уншиж ярьж өгөх болно. Энэ үгийг уншиж сонсоод та бүхэн маань бүгд Бурхны сэтгэлийг ойлгож хүлээж аваасаа гэж хүсэж байна. Та бүхэн бид бүгдээрээ хамт байгаадаа маш талархаж байна. Хамт Библийг харцгаая. Библийн Үлс номыг харцгаая. Үлс номын 9:1-ээс уншаа. Олсон бол би уншия. Эзний дагалдагчдыг алж шатна гэж занал хийлдэн Саул тэргүүн тахилч руу очиж тэр замд хамаарагдах эрэгтэй мэгтэй болов барьж хүлж Иерусалимд хөргүүлэхийн тулд Дамаскын синагогуудад загтал илгээхийг түүнээс хүсжээ. Саул замд явж байлаа. Тэр Дамаск дөхөн ирж байтал гинт тэнгэрээс гэрэл гарч түүний хүрээлэн гэрэлтгэхэд Саул газар хөсөр унав. Тэгээд Саулаа юунд чи намайг хавчин вэ гэх дус сонсоод эзэн та хэн бэ гэжээ. Тэгтэл тэр би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна. Бус хот руу оч чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэв. Түүнтэй хамт явж байсан хүмүүс дуу сонссон боловч энийг хараагүй тул дуугүй зогсож байлаа. Саул газраас босов. Нүд нээлттэй хэрнээ юу ч харж чадахгүй байлаа. Тэд түүнийг араас нь хөтөлсөөр Дамаск очров. Энэ хүртэл уншлаа. Та бүхэн энэ нөхлийн цуглаан дээр анх ирсэн хүмүүс бас байгаа байх. Энд оролцоод Есүс та бүхний гэм нүглийг бууцалж өгсөн гэсэн мэдээг сонсож аврагдсан хүмүүс бас байгаа хаа. Бид нэр хүссэндээ гэм нүгэл хийдэг үгүй ээ тийм ээ. Амьдраад байсан чинь ингээл яагаад мэдгүй санамсаргүй санаатай санаагүй ингээд гэм хийцэн байгаа. Харин Есүс загалмай дээр сувлагдсан бидний гэм нүглээс болж сувлагдсны улмаас бидний гэм нүгэл цагаатгагдсан гэдэг гайхамшигтай зүйл болсон юм. Би ч гэсэн багаасаа сүмд явдаг байсан боловч үргэлж би өөрийгөө гэмтэй гэж боддог байлаа. Би гэмтэй эзэн минь миний гэмийг уучлаач гэдэг байсан. Харин нэгэн өдөр Библийг уншаад байсан чинь би гэмгүй юм байна гэж ойлгосон. Хүмүүс надаас чи юу яриад байгаа юм бэ? Гэм хийцэн байхад чи яахаараа гэмгүй байдгийг ингэж асуудаг. Тийм ээ, гэм нүгэл хийцэн нь үнэн. Харин бүгд нүгэл үйлснээр Бурхны алдарт хүрдэггүй. Харин Христ Есүс дотор золилтоор дамжуулан Бурхны нэг үслэр үнэгүй зөвтгөгдсөн билээ гэдэг Ром номын 3:23-24. Гарцаагүй би гэм нүгэл үйлдсэн. Алдаа хийсэн, буруу юм хийсэн. Харин Христ Есүс дотор Есүс миний гмийн төлөө нас барснаар энийг юм нүгэл цагаатгатаж уучлагдсан байна гэдэг үнийг ойлгосон. Эсэнд явах болгон үргэлжлэн гэдэг байсан. Эзэн минь би гэмтэй байна, намайг уучлаач. Би худлаа ярьсан байна. Би ингээд инжирийн модны жимснээс сулгаалсан байна. Илжгийн чих модноос сулгаалаа идсэн байна. Манай үеийнхэн бүгдээрээ ингээд айлын хашаанд ороод тулгаа хийдэг байсан. Тэгсэн мөртлөө өөрийн цуглаан дээр очиж уучлаарай гэж залбирдаг байлаа. Миний сэтгэл талархууштай байсан ганц зүйл бол Библи
ашиглалтай. Библи надад юу гэж хэлж байсан бэ гэвэл бүгд нүгэл үйлдсэн гэж хэлсэн. Тийм үстэй. Энд гим нүгэл үйлдэггүй хүн гэж байгаа юу? Байхгүй. Бүгд нүгэл үйлдсэн. 너무 신비한 게 Бүгд нүгэл үйлдснээр Бурханы алдарт хүрдэггүй гэж хэлсэн байна. Бурханы алдарт хүрдэггүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурханы хаанчлал диважинд орохгүй гэсэн үг. 계시니까 Харин дараагийн ишлэл нь маш сайхан. Юу гэж хэлсэн байна вэ гэвэл 말씀에 하나님의 영광이 이르지 못하 하늘 나라에 가지 못하 영광이 이르지 못한다는 거죠. 근데 그 다음에 나온 성경 구절이 너무너무 좋은 게 뭐냐면은 그리스도 예수 안에 있는 구속으로 말미암아 гимнүгэл үйлдсэн хүмүүс шүү дээ. 값없이 Гимнүгэл нэг ч үйлдэггүй хүн байна уу? Гараа өргөөрэй. 혼자 되었느니라. Нэг ч үйлдэггүй хүн байвал гараа өргөөрэй. 여기 처음 오신 분이 Ганц ч байхгүй юу? Тийм ээ. Бид бүгдээрээ гимнүгэл үйлдсэн. Бид бүгдээрээ гимнүгэл үйлдсэн учраас шийтгүүлэх ёстой. Харин Библи юу гэж хэлж байгаа вэ гэвэл Библийн хэлж байгаагаар бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Бүгдээрээ нүгэл үйлдсэн боловч. 성경은 За тэрний дараагийн ишлэл нь бас сонирхолтой зүйлийг ярьж байгаа. Харин Христ Есүс доторх залилтоор дамжуулан 사람이 Есүс бид хүн төрлөختнийг хайрлсан учраас бид хүн төрлөختний төлөө өмнөөс нь оронд нь гимнүглийг цагаатгаад загалмай дээр цовлогдсон үүгээр дамжуулаад 예수님이 зүтгэгдсэн билээ. 인간 За бид нар гимнүгэл хийсэн гэмтэй хүн 죄를 та бүхний донд гимнүгэл үйлдэггүй хүн гэж хийж байхгүй бүгдээ өөрсдөө гим хийсэн гэж хэлэх болно. Харин Библи юу гэж хэлж байгаа вэ? Христ Есүс доторх залилтаар дамжуулан Бурханы нэгүслэр үнэгүй зүтгэгдсэн билээ. 죄인이라고 Амен. Амен. 성경은 뭐라고 말해요? За та бүхэн энэ чухал нь юу вэ гэвэл Библи бидэнд хэлж байгаа. Би гагцуу гимнүгэл хийсэн шүү дээ. Харин Библи ямар сони намайг зөвтгөн гэдэг юм. Намайг гимгүй гэдэг юм аа. 것은 이 성경이 말하기를 Энэ ч одоо юу гэсэн үг юм бэ? 분명히 Уучлаарай би багаасаа би уншиж байсан. Бараг 9-10 наснасаа уншсан баг. Библийг нэг удаа уншаад, 2 удаа уншаад, 3 удаа, 4 удаа, 5 удаа, 6 удаа уншаад байсан чинь бүгд нүгэл үйлсээ гэсэн ишлэлийг олж уншсан. Энэ газарт энэ сууж байгаа хүмүүсээс гимнүгэл үйлдэггүй хүн байгаа бол гараа өргөөрэй. Нэг 3-4 хүн байх бах тий. Байгаа юу? Нэг ч байхгүй байна. Бүгдээрээ нүгэл хийсэн. 죄를 범했습니다. 여기 오늘 Тийм учраас бид нар Бурханы өмнө 4명이나 4명쯤 нүгэлтэй хүнээр энд гарч ирж байгаа юм аа. 됐죠. Зөв. Би ч гэсэн элчин чих модны жимснээс улгаалж идсэн. 우리는 하나님 Айлм элчин чих ийм жимснүүд солонгос их байдаг. Тийм жимснүүдийг их хулгайгаар идчихсэн. 밤도 따먹고 Удлаачгүй. Харин Библи юу гэж хэлж байгаа вэ гэвэл бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Тэрний дараа юу гэж бичсэн байна вэ гэвэл Христ Есүс доторх залилтоор дамжуулан Бурханы нэгүслэр 사람이 죄를 범하여 үнэгүй 영광 이르지 못하던 зөвтгөгдсөн билээ. 이야기가 뭐냐면은 Ахын ийм зүйл сонсч байсан уу? 그리스도 안에 있는 구속으로 말미암아 하나님의 은혜로 Өнөөдөр уншсан үгийг хамтдаа дахин нэг удаа уншиж үзье. Бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Энэ хүртэл гимнүгэлтэй байсан. Нүгэл үйлсэн нүгэлтнүүд байлаа. Харин бүгд нүгэл үйлсэн гэсэн байна. За энэ буурал үстэй хүн урт сууж байна. Ахлах идэгч байна. 못하더니 거기간 죄인입니다. Ахлах идэгч тань ч гэсэн гимнүгэл байсан, тийм ээ? Би надад ч гэсэн гимнүгэл байсан. Бид бүгдээрээ гимнүгэл үйлдсэн. Гимтэй хүмүүс.
Тэгэхээр бид нар өөрийгөө гэмтэй хүн. Би гэмтэй байна. Намайг уучлаарай гэж залбирдаг байсан. Миний гэмийг уучлаач гэдэг. Харин үнэхээр гачралтай зүйл нь би багаасаа намайг 7, 8 наснасаа би сүмд явсан. Багаасаа сүмд явдаг байсан ба багаар 8 нас, 9 нас, 10 нас гээд насаа хөх тусам ингээд бодогдоод байгаа. Бүгд нүгэл үйлснээр бурхны алдарт хүрдэггүй гэдэг нь. Тэрний дараа бүр алмаар тийм үг гарч байгаа. Христ Есүс доторх зорилтоор дамжуулан. Есүс бидний гэм нүглээс нь аварч өгснөөр дамжуулан гэсэн үг. Зөв үү? Тийм ээ. Есүс бидний гэм нүглийг үлдсэн гэм нүглийнхээ бүх хариуцлагыг бүх ял шийтгэлийг өөрөө загалмай дээр очиод цовлогдсноор дамжуулан. Бидний авах ёстой байсан ял шийтгэлийг өмнөөс нь авсан гэдгийг хэлээд байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? За. Өнөөдөр энэ газар пасторч сууж байна, ахлах итгэгч нар ч сууж байна, даамал сууж байна. За бүгд гэм хийсэн. Үнэхээр тийм. Харин Есүс Христ бидний гэм нүглээс болоод нас барсан гэсэн. Тэгвэл тэрний дараа энэ гарч байгаа ишлэл маш хоцролтой. Би анх энийг уншиж байхдаа амар гайхсан. Бүгд нүгэл үйлснээр бурхны алдарт хүрдэггүй. Гэм нүгэл хийсэн хүмүүс бурхны алдарт хүрэхгүй шүү дээ. Тэрний дараа Христ Есүс доторх зорилтоор дамжуулан гэсэн. Есүс бидний гэм нүглээс нь аварч өгснөөр биднийг цагаатгаж өгснөөр дамжуулан. Бид нар гэм нүгэл хийсэн гэмтэй хүмүүс гэсэн шүү дээ. Ойлгож байна уу? Нэг удаа манай ах бид хоёр амьдарч байсан. Одоо манай ах насарсан л да. Харин манай ах намайг жоохон байхад их л надад намайг эргэлүүлдэг байсан. Онцонд очиод талх боо олж иддэг байсан. Боорцоо иддэг байсан. Ах маань надад боорцоо авч өгөх юм бол би үнэгүй очиод идэж болохгүй юу? Болно шүү дээ, тийм ээ. Тэрэн шиг бид нар гарцаагүй нүгэл үйлсэн нүгэлтнүүд учраас тэр нүглээс болоо тамд орох ёстой хүмүүс юм аа. Харин тэрний дараа юу болсон бэ гэвэл Есүс ирээд бид нар гойгаагүй байхад бидний гэмиг бүгдийг нь аваа явчихсан гэсэн үг. Зөв. Библи бидэнд альдаж байна. Бүгд нүгэл үйлснээр бурхны алдарт хүрдэггүй. Есүс доторх зорилтоор дамжуулан. Есүс биднийг аварч өгснөөр дамжуулан. Бурхны нэгүслэр үнэгүй зөвтгөгдсөн билээ. Бид нар гэм нүгэл үйлдсэн. Есүс загалмай дээр цовлогдсон нас барсан. Яагаад? Бидний гэм нүглийн өмнөөс Есүс оронд нь ял шийтгэл явсан юм шүү. Зөв? Тийм ээ. Бүгд нүгэл үйлснээр бурхны алдарт хүрдэггүй. Харин Христ Есүс доторх зорилтоор дамжуулан бурхны нэгүслэр үнэнгүй зөвтгөгдсөн билээ гэсэн. Би нэг ч албагүй бүгдийг цээжилсэн байгаа. Бүр ах сургууль явдаг байхасаа л би мэддэг байсан. Бид нар гэм нүгэл үйлсэн. Бид нар хийсэн гэм нүглийн төлөөсөөр шийтгэл авах ёстой байсан. Бид нар маш муу хэрэг хийсэн байж болно. Гэм нүглээс болоод бид нар шийтгэл авах ёстой байсан. Бид нар бурханаас мөнхийн шийтгэл авах ёстой байсан. Харин бурхан бол хайр, тийм ээ. Бурхан бол хайр. Дагаад хэлээрэй, бурхан бол хайр. Бурхан бол хайр. Та бүхэн ч гэсэн хайр гэж байгаа хүмүүс байгаа юу? Гэтэ бурхантай харьцуулбал юу ч биш ээ. Бурхан бол хайр гэсэн. Бурхан энэ дэлхийд биднийг хайрласандаа ирээд бидний гэм нүглийг өмнөөс загалмай дээр цовлогдсон нас барснаар
бидний авах ёстой байсан бүх юм нүглийн төлөөсийг өөрөө авсан билээ. Амен. Амен. 십자가에 Амен. Тэгвэл бид нар гэм нүгэл үйлцсэн. 우리가 받아야 할 죄의 벌을 다 Бид нар гуанзанд ороод хоолнд орсон гэж бодъё. За тэгэхэд 아멘. төлбөрөө төлөхгүй халаас руугаа гараа хийсэн чинь байсан. 자, 내가 Өмдөө солиод өмссөн. Мөнгөгүй өмдийн өмсөд ирчих. 정신을 먹었는데 Хүү яана гэд сандарсан. 피를 딱 내려고 Яана гэж хэлсэн чинь 놀랐어요. миний нэг таньдаг найз маань 돈은 тэр гуанзанд орч ирээд би төлөөд өгье гэд төлөөд өгсөн. гэж болно шүү дээ. 너무 당황했어요. Найз найз юм чинь яг уцаагаа төлчих юм чинь 내가 би гуанзанд ороод мөнгө байхгүй гуанзанд орсон байсан. Тэгээд идчихэд 20,000 30,000-ны хоол идчихэд гуанзанд баригдсан байлаа. Харин Есүс ирээд 집에 식당에 бидний авах ёстой байсан гэм нүглийн төлөөсийг бүгдийг нь оронд нь авцсан гэсэн. Тэгвэл үүнийг юу гэж хэлж байгаа вэ гэвэл бүгд нүгэл үйлцсэн. Бурханы алдарт хүрдгүй байсан. 받아야 할 죄를 대신 벌받아. Харин Христ Есүс дотор солилтоор дамжуулан Бурханы нэгүслэр үнэгүй зөвтгөгдсөн билээ. 영광에 이르지 못. Үнэгүй зөвтгөгдсөн билээ гэж байгаа шүү дээ. Амен. 그리고 예수 안에 있는 Бурхан 말미암아 бидний гэм нүглийн төлөө оронд нь Есүсийг явуулаад өгч өгсөн болохоор таны тэр нүгэлч гэсэн уучлагдсан шүү. Амен. Амен. Бид бүгдээрээ гэм нүгэл үйлцсэн. Тэр бүхий гэм нүглийг бидний авах ёстой зовж бүрэн шаргалан байж төлөөсийн төлөхстэй тэр гэм нүглийг ч гэсэн Есүс заалмай дээр зовлогдсон 모든 죄를 ачаар бидний гэм нүгэл уучлагдсан. 받고 저주를 Үнэн 받았던 гэсэн. 죄를 Итгэж гэнэ үү? Итгэж байгаа нь гараа өргөдөв. 예수님이 된 За халелуя. Та бүгдээрээ итгэж гин гэж гараа өргөсөн байна. Баярлалаа. Энд итгэх нь маш чухал шүү. 십자가의 Та бүхэн ганц мэдэх ёстой зүйл байгаа одоо. 믿는 사람 손. Би энэ жил 할렐루야. нас өтсөн болохоор одоо хэдэн настайгаас санахгүй. Би хэдэн настай байлаа? 중갑니다. 80 хэдтэй байлаа? 81 үү? 82 үү? 제가 83-тай гэдэг. 나이 좀 많아가지고 Энэ жил би 83 хүрсэн байна. 82 Энэ хугацаанд санаатаагаар сандгүйгээр маш нүгэл үйлдсэн. 83 Би нүгэлээ хийчгээд мартчихдаг. Харин бурхан санаж байгаа шүү дээ. 신데 Бүгд нүгэл үйлдснээр бурханы алдарт хүрдгүй байсан гэдэг нь үүрэн байсан. Харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан 나는 지나 죄를 тэгшээд юу гэсэн бэ? Бурханы нэгүслэр үнэгүй 이르지 못했는데 биrig юм нүгэл ёсоор 그리스도 байсаар л байна гэсэн үү? 안에 있는 Үгүй ээ. 속으로 말미암아 Есүсийн дэлхий дээр ирсэн нь 하나님의 бидний гэм нүглээс аврах гэж ирсэн юм. Есүсийн дэлхий дээр ирчээд бидний төлөө загалмай дээр зовлогдсон нас барснаар бидний гэм нүглийг өмнөөс нь 이 땅에 явагдсан нас арсан гэсэн. 우리를 Ойлгож 죄에서 Библийн ишлэл дээр гიშ татаад нэг Магдалины дуу хийсэн байдаг шүү дээ. Алт мөнгө мэдхийн зүйлээр 대신해서 전리고 алт мөнгө мэдхийн зүйлээр гэм нүгэл уучлагддаг юм аа. Ариун бурхан Органы цус тэр цусаар гэм нүгэл уучлагдсан. Яг энэ дууны үг шиг Есүс бидний гэм нүглийн өмнөөс загалмай дээр цовдогдсон нас барсан үед тэр үед бидний гэм нүгэл бүгд уучлагдсан байна. 죄를 대신 Амен. Тэгсэн ч гэсэн зарим хүмүүс үгүй тэгсэн ч гэсэндээ бид нар дахин нүгэл хийгээд байдаг штэ гэж хэлдэг. 죄가 Намайг хэлэх үггүй болчихно гэж бодоод тэгж. Харин хэлэх үг байгаа. Есүс загалмай дээр савлагдсан нас орсон шүү дээ. Энэ хий дэмий зүйл биш.
Бидний ирээдүйн гэмнүглийг ч гэсэн өөрөө даваад явсан гэсэн үг. Маш чухал зүйл ярьж шүү. Хэрвээ би гуанзанд орчоод хоол идчихээд мөнгө байгаагүй. Тэгэхээр мөнгө төлж чадахгүй байсан үед гуанзны эзэн намайг зүггүй шүү дээ, тийм ээ. Би аав руугаа залгаад аваа. На энэ гуанзтай найз гэсэн мэт дээ. Гуанзны эзэнтэй найз юм уу? Найз гэсэн. Даавн төлөв би чөлөөлөгдөхгүй. Чөлөөтэй болчих. Би буруутай гэмтэй гэж. Би гуансанд мөнгөгүй хоолоо идсэн. Төлөх мөнгө байхгүйсэн. Харин эцэг маань гуансны бүх төлөөсийг төлөөд өгчих юм бол би чөлөөтэй болчихгүй, чөлөөгүй болчихгүй. Чөлөөтэй болно. Есүсийн ирсэн зорилго маань бидний гэмнүглийг цагаатгах гэж хэлсэн. Бүгд нөгөө үйлнэр Бурханы алдарт хүрдэггүй билээ гэсэн. Христ Есүс доторх зорилтоор дамжуулан Бурханы нэгүслэр өнөгүй зөвхт хөгжсөн билээ. Та бүхэн өнөөдөр орой энэ сууж байгаа та бүхэн маань хийн гэдээсээ мэдгүй ч Бурхан та бүхэн хүн бүр дээр юу гэж хэлж байгаа вэ гэвэл чи нүгэл Иесус. Харин Есүс чиний гэмнүглийн өмнөөс нас орсон учраас чиний гэмнүгэл уучлагдсан шүү гэж хэлж байгаа шүү. Амен. Амен. Тийм болохоор Библийг бас уншиж үзвэл тийм агуулгын эсэндөө гарч байгаа. Бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэгвэ. Харин Христ Есүс доторх зорилтоор дамжуулан Есүс бидний гэмнүглийн төлөө бие хадуулаад хадаасаар хадуулаад дамжуулаад гэсэн үг. Бурханы нэгүслэр үнэнгүй бидний гэмнүглийг цагаатгсан юм чинь зөвтгсөн билээ гэсэн. За та бүхэн бүгдээрээ юм хийсэн гэж бодъё. Хийсэн гэж бодъё. Есүс үнэн л дээ. Тэгээд тэгж бодоод Есүс бидний загалмайн төлөө, гмийн төлөө загалмай дээр совлогдсон бол нэг юм гээд уучлагдсан уу, уучлагдаагүй юу? Уучлагдсан. Тэгсэн ч гэсэн бид нэр гэмтэй гэх ёстой юу? Үгүй. Тэгсэн ч гэсэн тамд орох уу? Үгүй. Тэгсэн ч гэсэн шийдэх үлсэх үү? Үгүй гэсэн. Үгүй. Миний төрсөн нутаг бол Гёнбок Сансан хот. Сансан Июндон хотын 2 дугаар тоот. Энэ манай гэрийн хаяг байсан. Би ч гэсэн айлын хашаанд хамгийн их хийсэн юм бол юу вэ гэвэл өршийн хашаанд орж байгаа уулгаагаар ороод нууцаар илжгийн чихний гэдэг чимсийг хулгайлж иддэг байсан. Тэрийг маш хиймээр санагдсан. Тэр илжгийн чих бол маш амтархан харагддаг. Олдоор шарлаад нийчимс байгаа. Маш идмээр байсан болохоор хулгай ийдсэн. Харин би тэрний ачаар өөрийгөө гэмтэй гэдгийг ойлгосон шүү дээ. Өөрийгөө тэгж их гэмнүглээс ангижмаар байсан. Яг тэгвэл гэмнүглээс уучлагдахгүй бол тамд орох юм чи. Тийм болохоор би Библийг уншиж эхэллээ. Цэцэн Библиэс 1 удаа, 2 удаа, 3 удаа уншсан. Уншаад байсан чинь маш хацралтай бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй лээ. Харин Христ Есүс доторх зорилтоор дамжуулан Бурханы нэгүслэр өнөөгүй зөвтгөгдсөн билээ гэсэн. Есүс загалмай дээр цовдлогдсон нас барах үед зүгээр цовдлогдоод үхсэн биш. Бидний гэмнүглээс болоод цовдлогдож нас орсон юм. Тэгвэл бидний үлдсэн тэр гэмнүгэл Есүс загалмай дээр цовдлогдсон нас орсноор бүгд уучлагдсан шүү. Амен. Амен. Тэгвэл та бүхэн гэмтэй юу, гэмгүй юу? Үгүй. Одоо бүх гэм уучлагдсан. Алч мөнгө мэтийн байхгүй болох устдах зүйлээр гэмнүгэл уучлагдаагүй юм аа. Харин Бурхан
Борог Есүсийн тэр цусаар гимнүгэл уучлагдсан. Уучлал гимнүгэлээс уучлагдсан. Эзэн Есүс миний гмийг уучлсан. Энэ хэсгийг маш чухал шүү. Гимнүгэл уучлагдсан. Эзэн Есүс миний гмийг уучлсан. Есүс миний төлөө цусаар урсганаас барснаар бидний бүх гимнүгэл цаснаас цагаанаар угаасан байна. Гэмтэн гараа өргөөрэй одоо. Нэг ч байхгүй юу? Гимнүгэл хийсэн үү? Хийсэн шүү. Тэгвэл гэмтэн юм биш шүү. Гэмтэн биш шүү. За, манайс юм дэрдэг хүмүүс бүгд энийг мэддэг. Бүгд мэдж байгаа тийм. Тийм ээ, бид гэм хийсэн. Харин тэр гимнүглийн төлөө Есүс цагаалмай дээр цовлогдсон нас арснаар бүх гимнүглийн төлөөсөө төлсөн. Амен. Амен. Тийм учраас бид гимнүгэлгүй байна. Зөв. Бүгд нүгэл үйлснээр Бурхны алдарт хүрдэггүй байсан. Христ Есүс дотор зөвлөлтөөр дамжуулан Бурхны нэгүслэр үнэгүй зөвтгөгдсөн билээ. Бид нар гэм хийсэн боловч Есүс бидний төлөө цагаалмай дээр цовлогдсон нас арсан учраас чи гэмгүй, чи зөвтгөгдсөн. Чиний гэм уучлагдсан. Есүс цагаалмай дээр цовлогдоод чиний төлөө нас арсан. Чи цэвэр болсон. Гэсэн чигсэн та бүхэн гэмтэй гэж юу? Гэсэн чигсэн гэмтэй юу? Үгүй. Би протестант сүмд явдаг байсан. Тэр протестант урсгал болохоор гэмтэй гэж таадаг. Гэм нүглээс уучлагдахаа л их зовдөг байлаа. Харин би 5, 8 нас 9, 10 гээд Библийг уншиж эхэлсэн. Библийг уншиж байсан чинь Библи дээр найхмаар үг байсан. Бүгд нүгэл үйлснээр Бурхны алдарт хүрдэггүй. Харин Христ Есүс доторх зөвлөлтөөр дамжуулан Бурхны нэгүслэр үнэгүй зөвтгөгдсөн билээ. Энэ бол хүний хэлж байгаа үг биш ээ. Бурхны үг байна. Амен. Бурхан чи гэм хийсэн. Харин чи зөвтгөгдсөн. Яагаад? Есүсийн цусаар нэг нүгэл уучлагдсан. 하나님의 말씀입니다. 아멘. 하나님이 너 죄를 지었어. 근데 넌 의로워. Монгомитийн зүйлээр гэм нүгэл чинь уучлагдсан биш юм. Ариун Бурхан орог болсон Есүсийн тэр цусаар гэм нүгэл уучлагдсан. 하나님 어린 양 예수 그 피로 속죄함 얻었네. 속죄함 주 예수 내 죄를 속했네. 할렐루야 소리를 합하여 함께 우리가 주고 겐트에게 두고 있어. харин Библийн уншсан чинь Христ Есүс дотор зөвлөлтөөр дамжуулан Бурхны нэгүслэр үнэгүй зөвтгөгдсөн билээ. Үнэгүй зөвтгөгдсөн билээ гэсэн байна. Хүндэт үсэгчэд та бүхэн минь бид нар нүгэл үйлдсэн. Бурхан харин биднийг гэмгүй гэж хэлээд зөвтгөгдсөн гэж хэлээд байгаа. Яагаад вэ? Есүс ирээд бидний өмнөөс цагаалмай дээр цовлогдоод гэм нүглийг цагаатгсан учиртай. Тийм учраас алт монгомитийн устдах зүйлээр гэм нүгэл уучлагдсан биш юм.
Ариун Бурхан ураг болсон Есүсийн тэр цусаар гимнүглээс уучлагдсан. Гимнүглээс уучлагдсан. Эзэн Есүс миний гмийг уучлсан. Халелуя дууга өндөрсгөн хамтдаа магтан дуулцгаая. Тэр цусаар миний гэм уучлагдсан. Бид нар гимнүгэл хийсэн үнэн билээ. Есүс бидний гимнүглийн өмнөөс цагаат мэдэр цоглогдсоноос болсноор бидний бүхий гимнүглийг уучлсан билээ. Та бүхэн Бурханаас гмийг минь уучлаач гэж гуйхавлаад Бурхан минь гимнүглийг хийсэн боловч Есүсийн цолмой дээр үнэт цусаар миний гмийг уучлж өгсөн баярлалаа гэж ингэж хэлдэг байгаарэ. Ойлгосноо? Ойлгож байгаа юм тест. Бурхан гэсэн одоо та бүхний гэмтэхгүйгээр та бүхний Есүсийн цусаар уучлагдсан гэж хэлсэн шүү. Тиймээс та бүхний бүх гэмнүгэл уучлагдсан үнэн болсон. Би багасаас өмнө яваад 10 нас орчим хүрээд Библийг уншингаа бодож үзчихнэ. Бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй байсан. Харин Христ Есүс доторх залилтоор дамжуулан Бурханы нэгүслэр үнэнгүй зөвтгөгдсөн билээ гэсэн байна. Яагаад вэ? Яагаад гэвэл Сахалмай дээр Есүсийг цовлуулах үед бидний гимнүглийн өмнөөс Сахалмай дээр цовлогдсон билээ. Амен. Ийм учраас тэр Есүсийн үнэт цуснаар бидний гимнүгэл цуснаас цагаан болж угаагдсан юм шүү. Амен. Та бүхэн гимнүгэлтэй яваад тэгвэл одоо гимт хүн биш болсон тийм ээ. Есүс би танд гомдож байна. Яагаад гэвэл Есүс биднэрт гомдох болно. Есүс бидний төлөө залмай дээр амьнасаа залуулсан байхад дахиад гэмтэй гэх юм бол дахиад өгч байгаа мó гэж үгүй шүү. Есүс нэг удаа өгснээр бидний бүх гэмнүгэл уучлагдсан. Тийм учраас эцэг нэгэн цагт бид нар өглөө гэвэл муугаар битгий бодоорой. Одоо тэнгэрийн анцлалд очно гэж бодоорой. Ордон шиг тэнгэрийн анцлалд очиод Бурханы тэр алдарт оронд очиж юм бол би ч сайхан тэнд очиж үзээгүй байна. Тэрэн сайхан байж байгаа би хамтдаа очно гэж итгэж байна. Надаас эрт очсон ч болно, орой очсон ч болно. Сайхан ялгаа байгаа хэл та. Харин баттай зүйл нь юу гэвэл бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Харин Христ Есүс доторх залилтоор дамжуулан Бурханы нэгүслэр үнэнгүй зөвтгөгдсөн билээ. Үнэнгүй зөвтгөгдсөн билээ. Тавхны үйлсэн гэмнүгэл 10 ширхэг байж болно, 20 ширхэг, 4 ширхэг, 40 ширхэг, эдгээр ширхэг байсан ч гэлээ. Есүс тэрийг бүрээд Сахалмай дээр цовлогдсоноос баран байж нүглийг цагаатгсан шүү. Ойлгож байна уу? Тэгвэл та бүхэн гэмтэй юу, гэмгүй юу? Гэмгүй байна. Баттай эцтэй тийм ээ, баттай байна. Өөр ишлэлч биш. Би энэ ишлэлийг маш их бодож үзсэн. Би гэмнүгэл маань бүгд уучлагдсан гэж Библиэлд бичсэн байна. Та бүхэн одооноос өөрийгөө гэмтэй гэж битгий бодоорой за. Бурхан минь уучлаарай. Тэр гэмнүгэлтэй байсан. Харин бид нар Бурханы нэгүслэр үнгүй зөвтгөгдсөн шүү. Ингэж талархлаа илэрхийлээрэй за. Талархлаа гэж хэлж байгаарай. Тэгээд бас бид нар эзэн Есүсийг ирэх юм бол Тэнгэрийн хаанчлал халиг дэш өргөдөх болно. Өргөдөл гэж байгаа. Эзэн хизээ ирэх юм мэдэхгүй ч өргөдөн гэж бодохоор л маш талархдаг. Хараахан би нас өндөрч гисэн өөхөх цаг нь хараахан болоогүй байна гэж итгэж байна. Үнэхээр талархаж байна. Би Библийн сургуульд саналаа өгөөд
бүх зүйлийг сураад, юм нүглийн уулзлалын талаар сураад бүгдийг сурсны дараа сайн мэдээ түгээгч болсон. Америкч гэсэн очоод 제가 이제 Америкт олон сайн мэдээ сонсоод олон хүн нүглээс аврагдаад эргэж ирсэн. Өнгөрсөн сард чөлөө би Америк яваад ирсэн. Америкт ч гэсэн маш олон хүмүүс гэм нүглээс уучлагдаж, талархаж, баяртай байцгаасан. Бидний сайн хийсэн зүйлээр гэм нүгэл уучлагдсан биш. Есүс загалмай дээр зовлогдсон, нас барснаар дамжуулан 많은 분들이 бидний өмнөөс үхээд өөрөө бүх бурууг өөр дээрээ тогсон болохоор бид нар дээр буруу байхгүй Есүсээр бүгд очсон. Тэгээд тэрийг нь шийдчихсэн учраас заснаас цагаан бид нар цагаатгагдсан байна гэд итгэж юм бол тэгээд итгэлээр баттай зогсон үед Бурхан гайхамшигтай ба тавхны дотор орж ажиллаа хийх болно. Үнэхээр харамсалтай зүйл бол Солонгосын маш олон сүмүүд үдэ хаалгаад ярьж байна. Эмээнэлтэй байл үрээд сүм үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа. Тийм учраас бид нар ингэж болохгүй гээд юм нөхлийн цуглаан бас явуулж байгаа. Библийн семинар ч гэсэн явуулаад байгаа. Ихмэд үйл ажиллагаануудаар дамжуулан Есүсийн хийсэн гайхамшигт үйлийг хүмүүс тарааж байна. Тэгээд та бүхэн ч гэсэн энд итгээд Бурханы алдар Тэнгэрийн онцлолд оролцъё гэж хүсэж байна. Энэ сайн даа гэж хэлж байгаа биш. Есүсийн сайн. Есүс сайн гавья байгуулсан учраас Тэнгэрийн онцлол олж чаддаг юм шүү. Ойлгож байна уу? Бидний бүх гэм буруу Есүс өөрөө өөрчилсөн юм аа. Би одоо ч гэсэн олон орнуудад очиж сайн мэдээ тарааж байгаа. Гадаадын олон хүмүүс сайн мэдээ сонсоод гэм нүглээс ангичраад баярлж байгаа. Америкт ч гэсэн их очдог байсан. Харин Солонгос бас зүйлийн үед их олон газруудаар явж байгаа. Та бүхэн энэ сайн мэдээнд заавал итгээрэй. Энэ бол Павлус пастрын зохиосон бичсэн үгч биш. Библийн үгэн дотор байгаа үг юм аа. Бүгд нүгэл үйлчлснээр Бурханы алдарт хүрдэггүй байсан. Харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан Бурханы нэгүслэр үнэгүй зөвтгөгдсөн билээ. Есүс бидний гэмнүглийн улмаас үхсэн учраас бидний гэмнүгэл бол үнэгүй уучлагдсан гэсэн утгатай юм аа. Өнөөдөр орой та бүхэнд ийм зүйлийг ярмаар байлаа. Та бүхэн ч гэсэн гэртээ очиод энэ ишлэлийг дахин уншиж үзээд өршөөдтэй хамт байхад хамаатан сатантай хамт байхад энийг яриарай. Есүс бидний өмнөөс загалмай дээр үхэж бидний гмийг уучлалцсан шүү гэдгийг тайлбарлаж өгөөрэй. Тэгээд Есүс таны өмнөөс үхснээр гэм нүгэлч нь уучлагдсан шүү гэдгийг харуулan ярьж өгөөрэй. Библийн ус уншаад та бүхэнд ерөөл болоосэй гэж чин сэтгэлээс хүсэж байна. Би ийм нүглийн цуглааныг жил болгон явуулж байгаа. Эд оны өмнө Америкт ч гэсэн очиж кемп хийсэн, семинар явуулсан. Маш олон пасторууд хүрэлцэн ирж сургаал сонссон. Тэр талархалтай зүйл бол бид нар гэм нүгэл үйлдсэн нь үнэн. Харин Есүс загалмай дээр цовлогдсноор бидний гэм нүгэл уучлагдсан. Амен. Энэ үртэл ярихад та бүхний дунд асуулт асуумаар байгаа хүн байна уу? Асуулт асуумаар хүн байвал гараа өргөөд асуугаарай. Та бүхэнд хариулъя. Асуух зүйл байхгүй юу? За, үгийг маш сайтар сонссонд баярлалаа. Та бүхэн гэм нүгэл үйлдсэн. Харин Есүс үгснээр бидний гэм нүгэл уучлагдсан байна. Амен. Амен. Гэвч Бурхан бидний зөвтгөгдсөн гэж хэлсэн байна. Бид бүгдээрээ Тэнгэрийн хаанчлалдаа уулзцгаая. Бид очоод барилдаад гэрчлэлжсэн хуалцаад тэгцгээ тийм ээ. Би залбирснаар өнөөдрийн цуглаанаа өндөрлүүлцгээе.
Бурхаваа танд өнөөдрийн уулзалтыг өсөнд баярлалаа. 간정도 하고 Бид Бурханы өмнө сүрэл авах ёстой. Тамд орох ёстой хүмүүс байсан. Харин Есүс ирснээр бидний бүх гэм нүгэл уучлагдсан гэж та хэлсэн байлээ. 영광과 정의 Таны үгийн дагуу бидний үг гэм нүгэл үнэхээр уучлагдсан. Өрөөлтэй амьдралаар амьдарч байна. Бидний эргэн тойронд үхэж байгаа олон түмэн хүмүүс 우리의 모든 Есүсийн цусаар гэм нүгэл уучлагдсан гэдгийг мэдүүлж ярьж өгснөөр бид нар ч гэсэн гэм нүглээс уучлагдахад та тусалж өгөөрэй. 우리만 말고 Эзэн минь 많은 분들에게 бидэнд ивэлийг нэмж өгөөрэй. Олон жимснүүдийг өгөөрэй. Бусад олон хүмүүсээс аврал авахад үргэж өгөөрэй. Өнөөдрөөрэй маш сайхан цагийг өгсөн талархаж байна. Эзэн алдрыг өргөж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. 은혜를 더해 Баярлалаа. 귀한 열매를 많이 주시며 다른 많은 Яд туслая. 사람에게 주시기를 빕니다. 오늘 저희는 좋은 시간 가주셔서 너무 감사합니다. 주께 영광 돌립니다. 예수 그리스도 이름으로 기도드립니다. 아멘. 여러분 대단히 감사합니다. 오늘 저희는 이것을 모든 시간 마치겠습니다. 감사합니다.